Тэр 6 цагаас гараад явлаа. Энд хөтөн маачсан очоод дулаахан байгаа. Таха. Өдөр нэгээс. Тэгэл 6 цагаас гарах юм даа. Alright guys, it's photo time. Салих бүхэн чи надад санаад заах юмаа шавж ш над тэр сумодын хараацсан мэдгүй. Also, in the restaurant that we are going to be stopping at for our first break, they will be accepting euros of people that are still considered to be missing from that war period in the 90s. They were supposed to be safe. However, the Serbian army planned for Босниа Герцеговин гэдэг улсын 5 дахь том утгаснаас Мостарлогт ирсэн Байн хол гэдэг Old Town-ын үзэл бүс руугаа явна. Тэгээд тэндээс нэг хөрөөр явах хэрэгтэй. Тэгээд өнөөдрийн аялал дуусчихна. Хөрөөн дээр ойролцоогоор цаг гарсан байна гэж хүмүүсийн сэлдэм байлээ шүү. Аа. Таны байгаа хот ямар онцлогтой байлээ? Энэ утга. Энэ утганы онцлог байхгүй яг Мостар гэдэг үг нь Оросоор бодоход Мост гэдэг үг чинь гүүрэл гэсэн үг. Тэгээ яг энэ гүүрэн л онцлог юм шиг. Босни гэдэг бол ер нь нэг Югослав задрахад амар их зовлууд цаард юм шүү дээ. Яг Серб талаасаа геноцид үлдчихсэн. Гэхдээ би яг нарийн ширийн сайн мэдгүй. Яг гэсэн хамгийн их дайнд өртөж хүн амын маар 90 орчим хувь нь ямар нэгэн байдлаар гэр бүлийнх манийг алдсан гэж яг тийм байлаа тухайн тэр дайнд. Тэгээд энэ Босни бол хэцээгүй 3 ерөнхийлөгчтэй 3 хуваагддаг. Тэгээд засгийн газар нь 120 орчим хүнтэй 3 сая хүн амтаа хийж байгаа. Тэгэн гоо цаг хүн амын тоон бол манайхтайгаа болж байгаа. Хөгжил нь одоо ямар манайхаас доор юм болоо дээдээ шүү. Ширийн сайн яг бол 3 ерөнхийлөгч тэгээд манайх бас энийг санаа аваад 3 ерөнхийлөгчтэй очиж дамп явах уу. Парламентын гишүүд нь бас 120 гэсэн яг манайхтай бас ойролцоо 126 манайх ч 126 эднийх ч 120. Өөрсдөө бол Европын холбоонд болохгүй орно гэж яриад байна. Гэхдээ хизээч Европын холбоонд авахгүй байна. Европын холбоонд очоод хамаг маань баруун руу гарч байгаа. Тийм үү? Тийм үү? Alright guys, it's photo time.
forget or be able to forget what happened. But of course, there is. Гэтэл энэ хүн уцаан өнгөрлөө. Unfollow Facebook-ийг хайж байна. Гэтэл би байхаа мэдрээд зүж байна.